Сайн байцгаана уу? Мөнх лунаа сувагта тавтай морил. Та бүхэндээ энэ удаагийнхаа бичлэгээр 2024 онд гарсан Beetlejuice тун сонирхолтой кино ярьж өгөхөд бэлэн болсон байна. Кинонд орохоос өмнө луунагаа дэмжихийг хүсвэл description хэсэгт байгаа Buy Me Coffee-г ашиглан хүссэн хэмжээгээрээ donation явуулаарай. Мөн дараагийнхаа сонсохыг хүссэн хэрэг болон киноныхоо мэдээллийг мөнх доовор зураас лууна Instagram хаягийг follow даран чат бичээд үлдээгээрэй. Баярлалаа. Та нар өөрсдөө ямар ертөнцид төрснөө мэдэж гин үү? Бидний дунд сүнс үргэлж оршин байдаг. Өмнө нь байсаар ч ирсэн байх ч болно гэдэл шууд нэвтрүүлгийн үеэр сүнсний мэрэгчлэн хүүхэн сүртэй юм ярьж байснаа. Миний хажууд сууж байгаа гэр бүл Джеймсийн гэрээхнэр бүүндөрөө зочилцохой гэдэл орж ирснэ. Оо, сүнснүүд биднийг энд байлгахыг хүсэхгүй байна гэж сүртэй юм ярьж үзэгч нарыгаа болон тэр Джеймсийн гэр бүлийг айлгаад нөгөө хоёр хос нь юу хийхээ мэдэхгүй байна, та биднэрт тусалж чадах уу гэсэн гів гинт нөгөө хүүхний чинь нүдэнд Beetlejuice харагдаад л айгаад паникнд ороод сууж исэн. Найруулагч нь за энэ нэвтрүүлгийг төр завсралгаа авъя гэд нөгөө сүнсний мэрэгчлэн эмэгтэй бол Лидия угаасаа далдыг хардаг. Харин араас нь найруулагч орж ирснэ. Лидия би чамайг ийм байдалд ороход үнэхээр дургу. Би чамд маш их хайртай гэж тэгжсэн Лидия уугч исэн эмээ санамсаргүй унгаач нь. Харин би чамд эм уулахыг хүсдэггүй. Гэхдээ энэ сүүлийн удаа шүү гэд эмээ нөгснөө үнснэ. Харин Лидиягийн утсанд хойд ээжээс нь мессеж ирээд нөгөөдөг чинь би очих хэрэгтэй гэд ээж дээрээ очихсон. Ээж нь өөрийн гэсэн уран бүтээл хийдэг арт эмэгтэй бололтой. Тэгснэ Лидия чи битэрд үнэхээр аимшигтай гамшиг боллоо. Аав чинь нас барчихсан. Би яхаа мэдгүй байна. Аав чинь дэлхийгээр аялаж явж байгаад гівгэнд суусан онгоцон сүрчгсэн гэл. Лидия тэгээд нас барчихсан гэсэн. Үгүй ашгүй амьд гарч ирсэн. Гэхдээ махчин захаас түүнийг хазаад л тэр нас барчихлаа гэдэл түнд хэлнэ. Харин түүний ажилтан нэг залуу уурлаад ажилласаа гарч яваад сандамсаргүй тариншааны нөхрөө ороод сэрсэн гівгэнт үхэгстэй ертөнцид духан амар овоочсон. Би хаана ирсэн бэ гэд нэг цэвэрлэгч өвгөөс асуусан. Өвгөн хүлээ авахыг зааж өгснөө. Муу сайн гадаатчууд гэдэл цэвэрлэгээ хийж байхад нь тогны маск гинт болоод нөгөө өвгөн чинь тогон цохиулаад ухаан алдчихна. Харин энэ үед нь шүүгээний дээр байсан баахан бокснууд нуурж унаад дотроос нь тасархаа биенүүд биенийгаа цуглуулад нэг гайхалтай үзэгсэлэнтэй эмэгтэй өөрийгөө үдээсний машинаар үдээд хуруугаа хөлөө гараа бие нүрээ бүгдийг бий болгочихно. Харин нөгөө өвгөн чинь сэрснээ чи энд байж болохгүй гэсэн Beetlejuice хаана байна гэснээ нөгөө өвгөний чинь сүнсийг сорно. Үзэгдэл салгадаж нэг ахлах сургуулийн дотор байрны дотор хэсэг охтууд нэг охиныг дээрлэж байгаа болтой. Өө сүнс хардаг Лидиягийн охин ямар вэ? Сүнс харах амар уу гэл манай охин түндэн дургу аавынхаа зургийг ширээн дээрээ тавиад ээжийнхээ дуудлагыг таслаад хичээлээ хийжсэн гадаа нэмэн Астрид чи яаж гсэн охин бэ? Ээжийнхаа дуудлагыг авахгүй. Ээж чи өнөөдөр аавыгаа алдлаа. Би нөхрийгөө чи өвөөгөө гэдэл орилно. Тэгээд манай гурав эвтэйхэн ярилцаад аавынхаа оршуулгыг хуучин амьдардаг байсан байшинд нь хийн. Тиймээс Астрид чи олон юм ярилгүй тэр оршуулганд очих ёстой гэд түүнийг авч явахар болно. Үхэгстэй ертөнцид Beetlejuice Лидиягийн зургийг тавьчихсан олон жилийн өмнөх өшөөгөө аавна. Чи бол миний мөнхийн хайр, цорын ганц эхнэр гээл хачин юм ярьж яхад нь Beetlejuice нэг захиа харна. Ингээд захиаг уншсан үхэгстэй ертөнцийн мөрдөгч түүнийг дуудуулсан байна. Мөрдөгч түүнд нэг зураг харуулснаа чи энэ эмэгтэйг таних уу? Энэ манай цэвэрлэгчийг алаад айл хизээний оргоод алга болчихсон. Чиний нэрийг чинь ханан дээр биччихсэн байлаа. Энэ чамайг лав хайж яваа хаа гэдгсэн нөгөөтг нь чи мэдж байгаа штэ чи битэр шиг халаах ирчүүдийн ханаас бүсгүүчүүд байнга л гүдэг. Энэ миний экс ихнэрээ гэсэн нөгөө мөрдөгч чи болгоомжтой байгаарай л гин. Лидиягийн аав Чарльзын оршуулах ёслол амжтай болно. Астрид ганцаараа гуниглаа сууж байхад нь ээж нэрж түүнтэй ярилцгаж оролдоход та тийм л хүмүүсүүдийн сүнс харддаг юм бол яагаад миний нас орсон аавын сүнстэй холбогдож чаддгүй юм бэ? Зүгээр л хүмүүсүүдийг лойрсдаг гэдгээ үнээр нь зөвшөөрөл гэж хэлнэ. Хүмүүний бос ертөнцид Чарльзын сүнс нь айл хизээний оччихсон. Харин Beetlejuice-ийн экс эхнэр нь түүнийг хайгаастай хүмүүсүүдийн сүнсийг сороостой. Ингээд Beetlejuice яахаа мэдгүй эхнэр маань суллагсчихсан. Бид хоёр айл хэдэн жилийн өмнө би бууж тоонуулж байхад эхнэр маань гарч ирэн би түүнд анхны харцаар дурлсан. Ингээд бид хоёр гайхалтай хурим хийж гайхалтай анхны шөнөө өнгөрөөсөн. Гэхдээ тэр надад хундаг дарсан өмнө бид хоёр тэр дарсаа уухад тэр миний сүнсийг л авах гэж надад хор өгсөн байсан. Ингээд би чинь Beetlejuice шүү дээ. Түүнийг л алчихсан юм гээд нөгөө туслахуудаа ярьж гин.
Чарльзын оршуулах ёслолыг түүний хайртай байшинд амжилттай хийж ийн хүмүүс цайлганд оролцоод байж байх үед нь Лидиагийн араас гүйдэг нэгэн залуу Астрид дээр очсноо чамд хэцүү байвал хизээч хамаагүй хэлээрээ хоёулаа эцэг охины яриаг хийж болно шүү гэсэн. Түүний Астрид тоодоггүй. Харин нөгөө залуу чинь баансандаа шууд Лидиа дээр очсноо надтай гэрлээж би чамд үнэхээр хэрэгтэй хүн. Би чамайг чиний ээжийг чиний охиныг бүгднийг хайрлах болно. Чи би намайг энэ олон хүмүүсүүдийн дунд шившиг болохгүй өстэй гэж хачин юм ярьж байснаа Лидиагаар зөвшөөрүүлчихнэ. Үүнд нь Астрид үнэхээр дургуун хүрээд дуугаа унаад шууд хотын төрөөж ийн. Учир нь ээжт нь тэр залуу тохирохгүй гэдгийг манай охин мэдж байгаа. Ингээд ууртай явж байгаад яг машинд мөргүүлэх гэж байгаад санамсаргүй мод мөргөөд унана. Харин дээшээ харахад нь дээд талд нь хөөхөн залуу зогсчихсон. Манай хоёр ойр зургийн юм яриад Астрид манай ээж тэр толгодын байшин дээр өсчихсөн Лидия гэдгсэн нөгөө залуу нь хөөх ээж чинь Лидия юм уу дог юм аа. Таны ээж чинь энэ хотод үнэхээр од штэ. Чи хизээч хамаагүй хүнтэй ярмаар байвал энд ирж болно шүү гин. Энэ үед үхэгстэй ертөнцид Бэтлжүүсийн экс эхнэр Бэтлжүүсийг хайгаастай. Бэтлжүүс экс эхнэрээсээ нуугдаастай. Ингээд сонин уншаад сууж байхдаа Лидиягийн аав Чарльзыг нас орсныг хараад энэ бол миний боломж гин. Сэтгэлээр унсан Астрид байшингийн дээврийн өрөөн дээр орж ирээд хотын жижигхэн заврыг хараад вау гэж байх үед Бэтлжүүсийн зурагт хуудсыг харна. Ингээд нээгч тоосон юмгүй хайрцгаа авахад хуучин альбомаа хараад сууж байхад нь ээж нь орж ирээд хоёулаа хамтдаа нас орсон аавыг нь дурсна. Учир нь аав нь эрт нас орчихсон. Тиймээс Астрид ээжтэйгээ тийм сайхан харилцаатай байдаггүй. Энэ үед нь Лидия Бэтлжүүсийн зурагт хуудсыг харан чи үүнийг хаанаас олсон юм бэ гэсэн Астрид түүнийг асууна. Харин Лидия чи Бэтлжүүс гэдэг нэрийг 3 удаа битгий хэл гээл охиныгоо загнаад хөөгөөд гаргана. Энэ үед нь Астрид туун их уурлана. Харин хойд ээж нь чи ч гэсэн энэний насан дээр ийм л байсан штэ гин. Харин Лидия энэ Бэтлжүүс намайг зүгээр орхихгүй байна гээл тэр хоёр ярилцгаана. Астрид уурандаа шинэхэн танилиндаа очижсэн ээж нь хоол хийгээл аав нь зочныхоо өрөөнд манай хоёр тэр хүүгийн өрөөн дотор орж ирээд ойр зуран юм яриастай Астрид аавыгаа ямар их санаж байгаагаа мөн ээж нэг гачин бүтлгүй амьтантай хайлын өний шүн хурмаа игж байгаа тухай ярилцсан. Ингэсэн манай хоёр тэгвэл хоёулаа хамтдаа хайлын өнийг тэмдэглэцгээе л та гээд инээлтэн. Лидия охиныгоо гомдоосондоо харамсаа сууж байхад нь утсанд нь Бэтлжүүс зурвас явуулна. Ингээд юу хийхээ мэдэхгүй байхад нь гэрлэж байгаа залуудаа би чамд маш чухал юм хэлье. Намайг өсвөр наснд байхад гэр бүлийн минь хэцүүхэн байдалд оруулж исэн Бэтлжүүс гээд 3 удаа дуудах юм бол гарч ирдэг чөтгөр байдгийн гэсэн нөгөө залуу нь үнэн тэнэг. Бэтлжүүс гээд 3 удаа дуудаа тэр хоёр Бэтлжүүсийн ертөнцид очино. Бэтлжүүс Лидияг харснаа "Өө миний ихнэр чи миний ихнэр шүү дээ. Удахгүй төрөх хүүхдээ би хармаар байна" гэснээ шууд Лидиягийн гидсийн амар томруулснаа жижигхэн Бэтлжүүсийг гаргаж ирээд үүнийг харсан Лидия чи намайг 50 орхиоч гэд хом гэд 3 удаа хэлээд гэртээ хүрээд ирнэ. Энэ үед Бэтлжүүс Лидия чи бол миний мөнхийн хайр гэж дуудуулаад харин гэрлэгчээсэн залуу сая юу байсан бэ зүүд байсан уу гэх шиг. Астридын хойд эмээ би хортой могоо захиалсан. Гэхдээ санаа зовлтгүй би соёог нь ахуулчихсан мөнгө төлөөд гээд тэр хоёрыг ярьж байхад нь Лидия ирснэ. За бүгдээрээ яг одоо явцгаая. Бүгд юмаа бэлд гээд л учиргүй сандарчихсан байхад нь Астрид гарч ирснэ. Ээжээ өнөөдөр явж болохгүй би нэг залуутай болцохоор олчихсон. Хамтдаа хайлууны баяраа тэмдэглэе гэсэн гээд ээжээсээ гуйна. Харин ээж нь эмээ нь хамтдаа дээврийн өрөөг төвчнө. Ингээд хайлууны шүн болоод Лидия охиныгоо нөгөө айлд хүргэж үндэснээ хөөхөн залуу байна. Би чамайг орой 10 цагт ирж аван заяа гэд охиныгоо буулгаж өгнө. Харин манай Астрид нөгөө залуутай хамт юм яриад хоёулаа юу хийх вэ гээл би бинтэйгээ ойр зурым ярьж байгаад үнсэлцэн. Үнсэлцээд нүдэ нэгээд харсан чинь манай Астрид нөгөө бойтой хамт агаарт гинж юу болоод байна би яач вэ гэсэн нөгөөх нь би өвчгсөн 23 жил 6 сар 23 хоногийн өмнө тэр модон байшингаас унаад хүзүүгээ хуглаад чи надад туслах юм бол би чамд ч гэсэн туслая. Чи аавыгаа санаж байгаа гэдээ энэ шившлэгийг уншаад өгч. Тэгээ хоёлаа өвхөстэй ертөнц рүү хамт явъя гэж зөвшөөрүүлнэ. Лидиягийн аав Чарльзын байшин зархаар болоод хойд ээж нь гарын үсэг зурснаа. За би нөхрийнхөө булш руу явлаа гэд явчихна. Харин үл хөдлөхийн эмэгтэй манай хотод сүнстэй 2 байшин байдаг. Ашгүй би нэгийг зархаар боллаа нөгөөх нь манай хотын төвд байдаг 145 дугаар байшин. Тэр байшинд байдаг хүү аав ээжигээ алаад дараа нь өөрөө модон байшинтаа нуудаж байгаад унахта хүзүүгээ хугалж нас барсан гэдгийг сонссон Лидия охиныгоо тэр байшинд буулгасан гэдгийг гинт санаад хөдлөнө.
Энэ үед Астрид нас барсан нөгөө хүүтэй хамт үхэгсдийн ертөнцийн хаалгыг нэгээд номон дээрх шившлэгийг уншаа зогсож байна. Энэ үед Лидия яаравчлан гэрт нь орж ирэхэд нь аав нь ээж нь бүгдээрээ толгоондоо юм зоолгочихсон. Сандраад хүүгийн өрөө рүү орсон ч хэтэрхий оройтоод хаалга нь хаагдана. Харин шившлэг уншсан номыг аваад хөдлөнө. Үхэгсдийн хүлээн авах дээр Лидиягийн аав Чарльзын сүнс нь ирчихсэн ээлжээ хүлээгээд сууж байна. Энэ үед булшин дээр нь түүний эхнэр камер тавьчихсан. Нөгөө арта хийж байгаад аимшигтай хоёр могоондоо хатгуулад өгчнө. Хөөрхий Лидия юу хийхээ мэдгүй гэртээ газ ирээд дээврийнхаа өрөөнд гарч ирснэ. Битлжүүс гэд 3 удаа битлжүүсийг дуудснаа нөгөө номоо харуулад энэ шившлэг ямар утгатай юм гэсэн нөгөөдг нь уншиж байснаа. Өө хөөрхий танай охин чинь өгсөн хүнтэй сүнсээ солих гэж байна. Би охины чинь наврыг харин чи гарын үсгээ зураад надтай гэрлээрээ гэд түүнд охиныг нь олж хөөр амлаад хамтдаа үхэгсдийн ертөнц рүү орцгооно. Энэ үед үхэгсдийн ертөнцийн мөрдөгч гадны бит илэрсэн байна. Тэр бидлжүүстэй хамт явж байгаа заавалчгүй ол гин. Лидиягийн хойд ээж нь үхэгсдийн ертөнцийн хүлээ авахд сэрнэ. Харин Астрид нөгөө залуутай хамт үхэгсдийг суулгадаг галт тэргэнд сууна гэд айл хизээний хүлээн зөвшөөрчихсөн. Нөгөө залуу нь би чамтай сүнсээ солих гэсэн юм аа гэд л түүнийг хуурсан гэдгээ хэлнэ. Харин Астрид явж байгаад аавынхаа сүнсийг олж харна. Битлжүүсийн экс эхнэр нь түүнийг хайгаастай. Харин энэ үед Битлжүүс айл хизээний Лидиятай хүмүүний бос ертөнцид ороод ирчихсэн охиноо хамтдаа хайж ийн. Астрид үхлийн галт тэргэнд суугаад гарч чадахгүй байж байхад нь Лидия орж ирээд охиныгоо аав нь тэрд хамтдаа зуццгаана. Ингэхдээ цүл дотор орж ирэн хаана байна бид нар яаж гарах вэ гэсэн цүлийн аимшигтай өвт хорхоо тэднэрлөө дайрна. Азар Астридын аав нь эхнэр болон охиноо авран би та хоёрыг маш их сансан. Огт та хоёр бие биентэйгээ муудалцаж болохгүй. Лидияд би харагддаггүй байсан үнэ гэд манай гурав тэврэлдэн. Лидиягийн хойд ээж нь үхэгсдийн хүлээ авах тэр энэ андуурл болцсон юм шиг үнэ би үхэх ёсгүй байсан гэд уурлаж байснаа Битлжүүсийг дуудана. Астридыг үхэгсдийн ертөнцид хуурч авчирсан нөгөө сүнс залуу чинь өөрийгөө амьдын ертөнцид л очно гэж бодсон бололтой. Угаасаа юу гэж тийм байх вэ? Тамруул явж байгаа юм. Ингээд Астридын аав нь эхнэр хүүхдээ аюулгүй хүмүүний ертөнц рүү гаргаж өгнө. Гарч ирээд Астрид ээжээсээ өөрт нь итгэдэггүй байсанд уушлалтгүй. Харин Лидия миний хурмын цаг болчихлоо гэд манай хоёр яараа цөмрөөгүй. Астрид энэ хуримд нь үнэхээр дургу. Заавал та гэрлэх ёстой гэж үг гээд цөмрөө орж ирэхэд Битлжүүс эмээтэй нь хүрээд ирчихсэн. Лидияг өөртөө нь гэрээ байгуулсан тухай сануулна. Тэгснээ нөгөө гэрлэх гэж байсан залууд нь үннээ хэлдэг юм шахснаа. Нөгөө залуу нь хамаг үннээ хэлээл би чамайг мөнгөл гэж хардаг. Мөнгөн дуртай болохоор чамтай гэрлэмээр байсан гэд хамаг үннээ хэлээд Лидияд гусуулна. Харин Битлжүүс Лидиятай хурмаа хийх гээд тэд нар хамтдаа хурмын палааж өмсөөд дуулаад байж хат нь үхсдийн ертөнцийн мөрдөгч гарч ирэн тэднийг зогсоох гэж оролдоход түүнийг Битлжүүс хөлдөөчнө. Харин энэ үед нь Битлжүүсийн экс эхнэр гарч ирснэ. Хайрт минь хонгор минь би чамаас өшөөгөө авахар ирлээ гэх үед нь Астрид шившлэгний номыг олж харан эмээгээсээ шохоо авч нөгөө цүлийн аимшигтай амьтныг гаргаж ирээд Битлжүүсийн экс эхнэрийг нөгөө муухай залуутай хамт идүүлчихнэ. Ингээд манай хэд явхаж байхад Битлжүүс хөөе Лидия чи гэрээгээ мартчихсан уу гэсэн Лидия чиний ачаар биш би өөрийнхөө ачаар охиноо аварсан Битлжүүс гэд 3 удаа хэлээд Битлжүүсийг дэлбэлээд алчна. Энэ үед үхлийн мөрдөгч гарч ирснээр эмээг нь авах гэж явахт нь эмээ нь битгий санаа зовоо би нөгөө нэг могоондоо хатгуулад үнэхээр үхчихсэн гэдэл. Ингээд манай хоёр тэврэлдээд ашгүй эмээч үхсдийн ертөнцид ирж Чарльз нөхөртөөгөө таарад хайрт минь чамд юу тохиолдов вэ гэдэл дуусж байгаа юм. Астрид Лидия хоёрт юу тохиолдсон бэ гэж юу? Тэр хоёр сайн ээж охин хоёр болж Астрид хайртай залуутаагаа суун би давхар болж хүүхэд төрүүлж Лидия эмээ болон Астрид арай гэж хүүхэдтэй болсон. Дотроос нь Битлжүүсийн хүүхэд гараад ирчихсэн. Астридыг маама гэл ашгүй Лидия нойрноосоо сэрэн цаана Битлжүүс зүгээр үү хонгор минь гэсэн дахиад л зүүд. Инgjаар манай кино маань дуусаж байгаа юм. Та бүхэнд маань Битлжүүс кино маань таалагдсан бол лайк болон subscribe дараад дараачийн үзмээр байгаа кино болон хэргийнхаа тухай мөнх доогоор зураас Луна доогоор зураас Instagram хаягаар чат бичээд follow дараарай. Баярлалаа баяртай. Түгэж чадах хараа түгээцгээе.